За анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэ суманд зохион байгуулагдаж байсан Түмэн Тэмээний баяр жил бүр өргөжин тэлж байна. Өдгөө энэ наадам үндэсний өвлийн наадам болж өргөжсөнийг Өмнөговь аймгийн Далан задгад хотноо зохион байгуулагдсан 29 дахь удаагийн Түмэн Тэмээний баяраас харж болохоор байна. Нийт 4 аймгийн 60 гаруй сумын тэмээчид, малчид 1000 гаруй тэмээтэй ирж наадамд оролцсон байна. Харин 8000 гаруй зочид, аялагч, жуулчид тэдний дотор 200 гаруй нь гадны жуулчим наадмыг үзэж сонирхжээ. Тэмээний баяр гэдэг бол мэдээж бид нар тэмээний үс хөлөө одоо түгээн дэлгэрүүлж нөгөө талаар гадаад дотоод жуулчдаа ингээд энэ Өмнөговь аймагта төвлөрүүлж бид нар сайхан баярлж байгаа. Тэмээний үс хөл бол асар чухал бидний нүүдлийн иргэншлийн салшгүй нэг хэсэг. Тэмээний баяр их өргөн дэлгэр энэ жил их сайхан болж байна. Өмнөговийнхаа хамт олонд ажлын өндөрлөлт амжилт сайхан бүхнийг хүсэн өрөөе. За намайг алдар сайхны сайн зэгтдэг. Манай аймгийн алдарт яач. Би 2 тэмээтэй ирсэн. Зүгээр параданд оролцох гэж ирсэн. Сүүсүүн бүтээгдэхүүн, ноолуур одоо бүгдийг одоо бас ашиглах эцсийн бүтээгдэхүүн болгох энэ зорилгоор одоо тэмээг өсгөж. Манай аймгийн хувьд бол 156-7 мянган тэмээтэй. Тэмээг бол одоо ер нь сүүлийн үед бол одоо энэ улам их эрт барьж намар 8-9 сараас эхлээл одоо зөөлөн унлага ажиллагаанд оруулж тэгэл одоо төжөөл өвсөр ягаад одоо өвөл 3 сар хүртэл одоо тэмээг бол оролдож байна да хавар. 2025 оны мал тооллогын дүнгээр Монгол улс 501 мянга гаруй тэмээ тоолуулжээ. Түмэн Тэмээний 29 дахь наадмаар 4 насны ангиллаар тэмээ уралдуулж, тэмээний парад, энгэний айрагны баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, тэмээтэй сайхан хос болон шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээнийг өрнүүлсэн юм а. Мөн тэмээ болоо тэмээн дээрээс байх харбах тэмцээнүүд ч өрсөлдөөнтэй сонирхолтой өрнжээ. Түмэн Тэмээний баярын хүрээнд зохион байгуулагдсан энгэний айрагны баяр үзэсгэлэнгээр энгэний сүүсүүн бүтээгдэхүүнээс гадна айраг, сүү, өрөм, ааруул зэрэг уламжлалт хүнснээс гадна энгэний сүүгээр хийсэн шоколад, торт, ааруул зэрэг орчин үеийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж дотоод гадаадын жуулчдад худалдан борлуулжээ.